За сайн байцгаана уу? Намайг Чинтуя гэдэг Toya Travel 24 гэсэн энэ өөрийн гэсэн жижиг дунд бизнестэй аяллаа зөвлөх хүн байна. Тэгээд өнөөдөр усан онгоцны аяллаа талаар жоохон мэдээлэл, ерөнхий мэдээллийг олгохоор энэ хүн зөв танилцуулга хийж байна. Нэр нь миний хоч болохоор Cynthia гэсэн юм хочтой. Тэгээд нэр маань болохоор Чинтуя. Би болохоор Disney Universal аялал зохион байгуулдаг, захиалга хийдэг юм эрхтэй. Тэгээд энэ дээр бол хэдэн сертификат бас оруулсан. Carnival, Royal Caribbean, Disney, Princess гэх том усан онгоцны аяллуудын компани талаар суралцаж аялж мөн тэр сертификатуудыг бас авсан юм эрхтэй. Мөн CLIA буюу Cruise Line International Association-ы гишүүн. Өөр ингэсэн бас cruise line зөвлөх юм сертификаттай юм хүн байна. За тэгээд өнөөдөр болохоор усан онгоцны аяллаа талаар буюу cruise талаар мэдээлэл өгөх гэж байгаа. Юуны талаар ярилцгаа гэхээр ямар төрлийн аялал байдаг, хэрхэн сонголт хийх үү, ямар аялал сонгохоо хэрхэн хийх үү, юунд анхаарах вэ гэдэг талаар мэдээлэл оруулна. Cruise За мэдээж хоёр төрлийн том усан онгоцны аялал байгаа. Тэгээд энэ дээр болохоор мэдээж Ocean Cruises буюу их далайн усан онгоцны энэ дээр би large, medium, small гэсэн яа тэгэхээр зарим усан онгоцнууд бүх усан онгоцнууд бол адилхан байхгүй. Жижиг, дунд зэргийн том гэсэн усан онгоцнууд бол байдаг. Хоёр дахь төрх нь болохоор гол мөрөн буюу River Cruises гэсэн ийм аяллууд байдаг. River Cruises зарим брэнд энд оруулсан байгаа. Viking, American Cruises гэдэг. Миний өөр хийдэг аяллууд хөвчлэн Америк болохоор Америкт байгаа энэ хоёр компаниг оруулсан. Ama Waterways гэдэг бас компани байгаа. Тэгээд энд өнөөдөр яригдах буюу Ocean Cruise талаар их далайн усан онгоцны аяллаа талаар ярина. Энд оруулсан хамгийн том large cruise-тэй буюу том усан онгоцтой юм алдартай брэндүүдийг энд оруулсан байгаа. За мэдээж Disney Cruise Line, Royal Caribbean International, Carnival, Princess, Norwegian гэдэг энэс өчнөө олон өөр компаниуд болоод байдаг. Энэ хэдэн компаниг оруулсан учраас энэ хамгийн том компаниуд, алдартай компаниуд зэрэглэлийн хувьд бол дундаж зэрэглэх. Би яагаад дундаж зэрэглэх гэж байгаа юм бэ гэхээр энэс өөр бас luxury cruise гэж бас байгаа. Тэр нь тансаг зэрэглэн гэсэн үг. Энэ Disney Cruise Line, Royal гэдэг энд оруулсан брэндүүд болохоор дундаж талдаа ордог. Тэгээд маш олон хүмүүсэд энүүгээр аялдаг алдартай ийм брэндүүд байна. За усан онгоцны аялал хийхдээ хэрхэн сонголт хийх вэ? Сонголт гаргахад мэдээж үн бол маш чухал. Тухайн үнд оруулахдаа бас бодож үзэх зүйлсүүд онгоц нисээд очих уу, порт дээр одоо усан онгоц явах газар маань их газраас хөдлөхөд их талаа руу гарахад их газраас хөдлөхдөө яг бүх газраас хөдлөхгүй мэдээж. Тэгээд тухайн порт руу усан онгоцны зогсоол руу очиход онгоцоор нисэх үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Энэ зардлаа бас бодож үзэх хэрэгтэй. Машинаар явбал машинаа тавих одоо усан онгоцны аялал явагдчих хооронд машинаа хаана тавих уу? Тавьж байгаа газар нь хичнээн төгрөг хураадгийн тэр бүх зүйлүүдэд бодож үзэх хэрэгтэй. Тэгээд хаашаа явах вэ гэдэг бас мэдээж чухал. Энд round trip cruise гэдэг байдаг буюу одоо нэг портоос гарсан бол нөгөө тэр порт руугаа буцаж ирдэг repositioning cruise, world cruise, one way cruise гэдэг маш олон төрөл байгаа. Эндээс бол сонголоо хийх хэрэгтэй. Repositioning cruise, world cruise бол олон хоногоор нэг газраас нөгөө рүү улирлын чанартай ийм cruise-уд болол байдаг. Одоо жишээлбэл Alaska гэхэд чинь өвлийн үед тэнд бол cruise бол байхгүй. Тэгэхээр зуны үед явчаад зуны төгсгөлөөр арай дулаахан газар руу cruise маань явдаг жишээний байх хэрэгтэй. Тэгээ брэнд moderate буюу luxury moderate luxury аль брэнд ямар хөө брэндэд явахын хизээ явахын цагаагаар хэд хоног явахын хичнээн хүн явахын гэдгээс шалтгаалаад үн бол өөр байгаа. За
энэ ямар компани усан онгоц сонгох вэ гэдэг дээр би энэ топ буюу moderate дундаж түвшний cruise line-ийн хамгийн их түгээмэл хэрэглэгддэг ийм 4 cruise line-ыг би оруулсан байгаа. Эндээс юу бодож үзэх вэ гэхлээр хувийн аргал байгаа юу те? Хувийн аргал энэ 4 компани бол дөрвөлээ байгаа. Carnival саяхан Celebration Key гэдэг энэ бүтээсэн маш том тийм үйл ажиллагаатай water parkтай тийм хувийн аргалаа одоо энэ 7 сард нэгж байгаа. Бүх cruise-уд болохоор одоо жишээлбэл Disney Cruise Line гэхэд бүх Disney энэ бүх cruise-уд яг хувийн аргал руу явдаг үгүй. Аль маршрут нь хувийн аргал руу явдаг юм бэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Гэр бүлээрээ явж байгаа тохиолдолд хэдэн насны хүүхдүүдтэй вэ те хүүхдийн үйл ажиллагаатай юу гэд бас тэрийг харахалцах хэрэгтэй. Хүүхдийн усан сан тоглох хэсэг гэд pool, splash pool area байгаа юу те тэрийг бас бодож үзэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдтэй бол Princess Cruise Line энэ дөрвөөс Princess Cruise Line бол тийм усан splash area байхгүй. Гэхдээ хүүхдийн үйл ажиллагаа, хүүхдийн kids club бол байгаа. За үүний хувьд энэ 4 брэндээс Disney мэдээж үнэтэй. Princess бас үнэтэй. Royal Caribbean Carnival арай бага. Гэхдээ ер нь бол хүмүүсүүд Carnival-аар одоо жишээлбэл 7 хоног уу, Disney-гээр яг тэр адилхан мөнгөөр нь 3 хоног уу гэдэг ч юм уу те тэр талаар бас бодоход энэ мөнгөний хувьд бол үнэний хувьд энэ байна. Сонгот ихэд энэ бас туслах баг. За усан онгоцны аяллаа үнэнд юу ордог вэ гэхээр тий дотроо хонжоогоо өрөө бол хотел шиг тийм том биш, жижигхэн дандаа жижигхэн өрөө нь дотроо орнууд бол жижигхэн дандаа нэг хүний 2 ортой. Тэгээд захиалга хийхдээ ороо нийлүүлэх үгүй юу гэдгийг болохоор хийдэг. Нэг өрөөнд ер нь бол 4 хүн гэхдээ 4 том хүн биш. 2 том хүн тэгээ 2 хүүхэд 12-оос доош насны хүүхдийг бол хүүхэд гэдгээр нь оруулдаг. Яагаад гэхээр 2 ор тэгээд 2 зарим нөгөө 2 ор нь болохоор дүүжин таатнаас юм банк бед гарч ирдэг. Тэгээд мэдээж даацын хувьд жүүж гисэн 12-оос дээш насны хүүхдийг бол тийшээгээ зарим cruise line бол тэр орон дээр унтуулахыг зөвшөөрдөггүй. Даацын янз бүрийн дүүжин таацнаас дүүжин тийм ор болохоор хүүхдэд зориулагдсан юм ор байгаа. За тэгээд хоол орсон байгаа рестораны оройны хоол бол ресторан байдаг ихэвчлэн гэхдээ өөрөөс нь сонголттой. Цагаа бол бас захиалга хийхдээ өгчихнө. Ихэвчлэн 5 цагийн хоолнууд бол дандаа дуусчдаг. 5 цагийн захиалга дуусчдаг. Тэгэхээр ер нь 8-аас иддэг орой хоолоо иддэг хүмүүст бол айгүй сонголт ихтэй. Түргэн хоол, буфе, пицца, хот дог гэх мэт бургер, фрайз гэдэг ер нь бол ихэнх онгоцон дээр бол байж л байдаг. Заавал ресторан хоол идэх шаардлагагүй. Тусгай хоол буюу нэмэлт хоол одоо тусгай захиалга суши ч гэдэг юм уу тиймэрхүү зоогийн газрууд нэрийн зоогийн газрууд болохоор захиалга хийгээд cruise-аар аялахаас өмнө захиалга хийгээд тустай үнэтэй байдаг юм аа. За цай мэдээж орсон байгаа зарим өглөөний хоолны жуус байгаа. Disney Cruise Line бол ундаа кофе бол үнэндээ орсон байдаг. Бусад Cruise Line бол ер нь нэмэлт чарж хийдэг. Цай заримдаа ордог, заримдаа ордоггүй. Үзүүлбэр entertainment амьд хөгжим мэдэр бол бүгдээр орсон байгаа. Заримдаа цирк хүртэл байдаг. Маш олон төрлийн тэмцээн байдаг. Тэгээд пүүл тусгай спа биш болвол энэ бас үнэндээ орсон байдаг. Массаж гэх тийм үйлчилгээнүүд бол нэмэлт үнэтэй. Татвар буюу порт зардал. Татвар болон порт зардал бол өнгөрсөн 2024 оноос эхлээд одоо cruise line-аас гаргаж байгаа тэр advertisement рекламд ямар үн хэлж чинь тэрэн дотор бол энэ өнгөрсөн 2024 оны 7 сараас хойш ингээд энэ үнийг оруулсан болохоор ер нь энэ жил гарсан үнүүд харцангуй өөр арай дээгүүр харагддаг. Яг тэгэхээр өмнө нь бол энэ ямар нэг рекламаар үн гаргахдаа энэ үнийг тооцдоггүй дараа нь нэмдэг юм байсан. За тэгээд татвар порт зардал энэ тухайн ямар газар очиж чинь тэндээс шалтгаалаад тухайн засгийн газар тавигдж байгаа энэ үн болохоор хэлбэлцэлтэй байдаг.
За зарим порт дээр зогсож байгаа газарт хувийн арал дээр бол өдрийн хоол орсон байна. Хэрвээ хувийн арал дээр зогсож байгаа бол унааны үйлчилгээ бол ямар портыг зогсож байгаа гэдгээс шалтгаалаад орно, заримдаа орохгүй юм байгаа. Ямар нэмэлт зардал төлдөг вэ гэхээр гарын мөнгө буюу gratuities энэ бол заавал төлдөг. Хичнээн хүн хэдэн өдөр гэдгээс нэмээд өдрийн 10, 11 гэдэг ингээд дэвшлээд тэ ямар cruise liner явж байгаа тэндээс шалтгаалаад cruise-ийн аялал дууссаны дараа нэг чарж болгоод дуусах үед нь гаргаад өгдөг бийл болгоод яг ингээд хотелд орохоор бид нар дараа нь ингээд бийл гараад өгдөг шүү дээ тий. Тэр шиг ингээд кредит картанд нь чарж хийдэг. Тийм болохоор энийг аялал зохион байгуулахдаа энийг бол бодож үзэх хэрэгтэй. Аль хэдийн энэ үнэндээ ороогүй болохоор энийг тусад нь заавал оруулсан байх хэрэгтэй. Даатгал бол мэдээж бас сонголтоор гэхдээ би бол даатгал авах хэрэгтэй гэж санал болгомоор байна. Яг тэгэхээр cruise line ямар нэгэн зүйл болсон тохиолдолд энэ үнэхээр хэрэгтэй даатгалын тухайн cruise line-аас олгож байгаа даатгалыг авбал илүү тохиромжтой, найдвартай. Өөр аяллаа даатгал болоод бас авч болдог. За тэгээд optional буюу төлж болохгүй тийм заавал төлөх одоо нэмэлт зардал заавал төлөхгүй optional гэдэг ийм сонголтоор нэмэлт зардал юу байдаг вэ гэхээр shore excursions буюу ямар нэгэн порт дээр очихоор үйл ажиллагаа одоо snorkeling байдаг ч юм уу загасчлах халуун орон дээр очиж байгаа бол одоо boat ride гэдэг тиймэрхүү зүйлүүдийг хийж байгаа бол мөнгө нэмж төлнө мэдээж хэдэн хүн юу хийж байгаа гэдэгс шалтгаалаад бас өөр зүгээр үйл ажиллагаа одоо музей үзэх ч юм уу тиймэрхүү зүйлүүд болохоор shore excursions аялал тур тэд нар мэдээж орохгүй cruise захиалгахдаа эднэрээ cruise захиалгахдаа энэ shore excursion-уудыг бол давхар захиалга хийж борно хийчихвэл ер нь арай сонголт ихтэй. Cruise-аар аялахад интернет болвол байхгүй гэхдээ өөрөө заавал утастай байх хэрэгтэй. Утсан дээр болохоор зөвхөн cruise дотроо байгаа хүмүүстэй холбоотой байх cruise-ээс өгж байгаа тэр мэдээлэлүүд өдөр тутам үйл ажиллагааны цаг хуваар гэх зүйлүүд болохоор мэдээж утсан дээр мэдээлэл байнга орж ирдэг. Хоорондоо харилцаж болно. Интернет дээр гадаад тэр social мессенжер ч гэдэг юм уу Facebook иймэрхүү зүйлүүдтэй холбоотой байя гэвэл интернет бол бас нэлээд үнэтэй интернетийн мөнгө тусдаа төлдөг. За өдрөөр нь тооцогддог. Ямар төвшин cruise аяллаа хийж байгаа, ямар төвшний cruise-ийн захиалсан гэдгээс шалтгаалаад заримдаа интернет хямдхан болж бас таардаг. Нэмэлт сануулга гэвэл хамгийн хямдхан cruise аялал бол мэдээж эрт захиалвал дийл гарсан үед захиалвал хямдхан. Гэхдээ бас cruise-аар аялж байхдаа дараагийнхаа cruise-ыг тухайн cruise нь таалагдвал дараагийнхаа cruise-ыг яг аялж байх хоорондоо захиалвал хямдхан. Тийм янз бүрийн дийл option offer гаргаж өгдөг. Тэрийг бол анхаарах хэрэгтэй. Мэдээж урьдчилгаа мөнгө буюу депозитаа төлчгөөд дараа нь аяллаа болвол захиалж болдог. Яг ингээ хаашаа явахаа сонгох тийм боломжгүй байгаа ч гэсэн депозитаа аялж явах орондоо төлөх юм бол дараагийнхаа аяллаа жилийн дотор гэдэг ч юм уу 18 сарын дотор сонгоно гэд тийм бас хямдхан аялах тийм сонголт өгөгддөг. Өөх зүйлс том хүний ундаа буюу кофе, арх вино тийм зүйлсүүдийг хэрвээ хэрэгэлдэг ундаа зарим газар бүр ундаа хүртэл үнэтэй байдаг. Тийм болохоор drink package өдөрт нь drink package буюу тийм тогтсон үн package deal авчих юм бол тэр уух зүйл хязгаартай одоо энэ хязгаартай үнэн дотор drink package авал мэдээж ашигтай. Хэрвээ ямар нэгэн том хүний ундаа уудаггүй, кофе уудаггүй тийм болвол drink package авахгүй гэдгээ бас шийдэж болно. Зураг бол мэдээж бас чухал. Ямар ч cruise line өөрийн гэсэн бас theme party, formal night гэх мэтчлэн
гоё хувцлаад ингээ аялах тийм бүхэн үйл ажиллагаануудтай. Тэгээ энэ дээр бас бол зураг авах уугүй юу гэдгээ аялж явах хоорондоо аялахаас өмнө энэ шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ягаад гэвэл яг крузээс буусны дараа бол энэ зургууд бол бүгдээрээ устдчихдаг. Тийм болохоор энэ дээр бас мөнгө төсөвлөөд явуул зүгээрээ. Уухын дээр нөгөө ундаа болохоор Disney Cruise Line бол ундаа орсон байдаг үнэндээ. Бусад cruise line юу нь бол drink package авчиж ундаа авах их мэтчлэн өөр байгаа. Cruise line болгон өөр дүрмтэй. За анхаарах зүйлс frequently asked questions. Ер нь хүмүүс юу асуудаг вэ гэхээр хизээ цаг агаар маш олон хүмүүс hurricane season хизээ юм бэ гэж асуудаг. East Coast-оос явж байгаа бол 8-аас 11-р сард бол борооны улирал hurricane season-тэй. Аляскад бол hurricane season-тэй. Энэгээр болохоор байнгын ингээд залан шуурга болд юм үгүй. Тэгээд байнгын бороотой байд юм үгүй. Ер нь бороо ихтэй. Тэрийг бас бодож үзэх хэрэгтэй. Зүүн талд бол арай өөр цаг агаартай. Тэгэхээр цаг агаарыг сайн бодож үзэх хэрэгтэй. Энэ үеэр бас cruise явах cruise-ууд хямдрал их гаргадаг. Мэдээж олон хүний аим эрсдүүлэхин тулд шуурга хаана болж тэрнээс нь тэд нар товтнох мэдээлэлтэй болохоор шуурганаас холдоод ингээд явах тийм маршрутаа өөрчлөх тийм зүйл гардаг. За Аляска руу явах cruise-ууд бол 5-аас 9 сарын хоорондын аяллууд байдаг. Өвлийн бол байхгүй. Тийм болохоор Аляска явъя гэвэл 5-аас 9 сарын хооронд аялал энэ захиалгуудыг аялах захиалга авдаг. Маршрут портод буух уугүй юу гэдэг бол маш чухал. Бууж үйл ажиллагаа хийх уугүй юу гэдгээ бас сонгох хэрэгтэй. Маршрут бодвол цаг агаараас шалтгаалаад эсвэл тухайн газар буух газар аюултай үгүй гэдгээс шалтгаалаад өөрчлөгддөг заримдаа. Тэгээд 4 төрлийн маршрут байдаг. Round trip буюу нэг газраас хөдлөө тухайн газартаа буцаж ирэх. Эсвэл repositioning cruise гэж бас байгаа. Одоо жишээлбэл энэ Alaska cruise-ууд бол мэдээж Alaska аяллуудаа хийчихэд тэндээ үлддэггүй. Alaska-гаас 9 цагаас зун арай дулаан газар руу нүүдлийн шууд шиг ингээд дулаан газар руу явдаг. Энэ хоорондоо хоосон явдаггүй. Бас хүмүүстэй аялдаг болохоор ийм repositioning cruise, олон өдрийн cruise бас байгаа. World cruise буюу бас олон орон үзэл ингээд явдаг cruise-ууд бас байгаа. Олон хоногор one way буюу нэг газараас нөгөө газар руу хүрэх ийм сан амсны аялал бас байдаг. Бичиг баримт мэдээж чухал. Буцаж одоо паспортаа хараад аяллаад ирэхээс дор хаяж 6 сарын ийм хүчнтэй хооронд ийм хүчнтэй байхад одоо жишээлбэл би өнөөдөр 6 сарын 1-нд аялмаар байна гэж бодъё. Тэгэхэд миний паспорт 12 сарын 1-нд 7 8 9 10 11 12 гэдэг нэг зааж гараа 7 8 9 10 11 12 нэг сар гэдэг ингээд 12 сарын 1 уучлаарай. 12 сарын 1 гэхэд ингээд нэгнээс өмнө хүчнтэй хугацаанд дуусах юм бол 12 сарын зааж гараа 6 сарын 1-нд би аяллаасаа буцаж ирлээ гэж бодъё. Гэхэд эндээсээ хойш 12 дугаар сарын 1-ээс өмнө миний паспорт хүчнтэй хугацаанд дуусах юм бол ийм хүчнтэй хугацааны 6 сардаад багтаад ингээд дуусчихаар байх юм бол би аялж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр 12 сарын 1-ээс хоошоогоо миний бичиг баримт expiration date нь байх хэрэгтэй. За энийг Google дээр хараарай. Тэгээ мэдээж бичиг баримтад гадаад паспорт бол хэрэгтэй. Виза чухал. Төрсний гэрчилгээ одоо Америкаас гарч байгаа cruise ярьж байгаа болохоор төрсний гэрчилгээ бас байвал Америк төрсэн хүмүүс одоо хүүхдүүд төрсний гэрчилгээгээр бас иргэн гэдгийг батлах тийм бичиг баримтууд хэрэгтэй. Гаднаас ирж байгаа бол аяллаа виз чинь бас хүчнтэй байх хэрэгтэй. Хаашаа явж байгаагаас шалтгаалаад тухайн оронд аялахад виз хэрэгтэй юу гэдгээ бас мэдэх юм тийм бичиг баримттай байх хэрэгтэй. Визтэй. За
Ямар аялал хүсэж байна? Хизээ захиалга хийх үү гэсэн асуултууд маш их байдаг. Ямар аялал хүсэж байгаа вэ те? Гэр бүлээр явмаар байна уу? Хосоор явмаар байна уу? Партид маар байна уу? Тэ чимээг байна уу? Баймаар байна уу? Тэр бүхнээс бас шалтгаална. Хизээ захиалга хийх вэ гэхээр ер нь бол 6-аас дээш сар. Одоо 2027 оны 1-р сар 2-р сарын захиалга хүртэл ирсэн маршрут хүртэл гарсан байгаа. Тэгэхээр их захиалбал зүгээр vacation package гэж юм package гэж юу яриад гэдэм бэ гэж маш их хүмүүс асуудаг. Тэгэхээр package гэж одоо энэ жишээн дээр нислэг тийм машин түрээслэхүү, такси авах уу, усан онгоц та тэгээд онгоцноосоо бол хоцорч болохгүй. Тийм болохоор яг cruise аялал эхлэхээс дор аж 1 хоногийн өмнө тухайн cruise явах газар бодол очсон байх хэрэгтэй. Хоцроо тэгэл мөнгөндөө баяртай л гэж хэлж байгаа гэсэн үг. Хотел те одоо activity shore excursion гэдэг энэ бүхтийг багтаагаад бид нар vacation package гэдэг байгаа. Энэ бүхнийг гаргахын тулд тухайн cruise line-тай зарим cruise line бол airline in flight нислэг оруулдаг, зарим нь бол оруулдаггүй. Тэгэхээр энэ package гаргахын тулд те cruise line-тай ярина өөр энэ олон тусын компаниудтай ярьж болно. Эсвэл мэдээж travel advisor-тай ярьж болно. За бас анхаарах зүйлийг ярьсан. За travel agent би өөрөө болохоор travel advisor хийдэг. Ийм найдвартай хүн хаанаас олох вэ? Маш олон хүмүүс бас асуудаг. Хамгийн нэгдүгээрт би юу гэж хэлмээр байна гэхээр таньдаг хүнээс те таньдаг travel advisor байвал өөрийн мэддэг тийм хүн байвал ажиллуулаарай найдвартай бас таньдаг хүний санал болгож байгаа те сертификаттай тийм travel advisor байвал тэр санал болгож байгаа хүн мэдээж танд найдвартай хүнээр хэлж байгаа гэж би бодож байна. Тийм болохоор таньдаг хүнтэй хүнээр дамжуулаад мэдсэн тийм эйжент байвал хамт ажиллаарай. Өөрийнхөө амьдарч байгаа хэсэгт бол travel agent яг найдвартай тийм хүн олох юм 2 вебсайт байна. travelleaders.com эндээс болохоор ямар ч төрлийн ажил зохион байгуулдаг тийм travel advisor сертификаттай хүмүүсүүдийг олохдоо өөрийнхөө zip кодыг энд оруулаад тэгээд тийм эйжент олох боломжтой. Cruise талаар сонгоцны аялал хайж байгаа бол энэ cruising.org гэдэг энэ CLIA Cruise Line International Association гэсэн энэ сонгоцны аяллаа холбооны ийм вебсайт байна. Энд бас өөрийнхөө zip кодыг хийгээд хэрэгтэй тийм travel advisor-тай холбоо барих юм боломжтой. За travel advisor-тай ажиллах ер нь юу ашигтай юм бэ гэхээр аль алиндаа ашигтай мэдээж хувь хүн ихэнх travel advisors бол дандаа хувь хүмүүс байгаа, мэдлэг туршлагатай байгаа, сертификаттай. Тэгээд ямар нэгэн илүү үнэ бодвол тавьдаггүй тийм болохоор үнэгүй үйлчилгээ гэсэн үг. Мэдлэг туршлагатай хөнгөлөлттэй on board credit буюу тухайн cruise-аар аялахад хэрэглэгдэх тэр мөнгийг бас тийм credit өгдөг, олгодог. Бид нар бас best deals хүмүүстэй туслах энэ зорилготой болохоор хамгийн тэр тухайн үед хүн захиалга хийх үед хамгийн best deals юу вэ тэрийг олж өгдөг. Мөн цагаа хэмнэн стрессгүй тийм аялал зохион байгуулна. Одоо түрүүний ярилцсан тэр package deal бүгдийг бол зохицуулаад нэг юм үн гаргаад өгөх тийм боломжтой. Өөрийн тухайн cruise line-аас бас cruise line-ы ажилтнтай бас холбогдож болно. Гэхдээ яг хувийн travel agent шиг тийм нэг хүнтэй байнга холбогдохгүй. Travel agent-ээр аяллаа зохицуулбал зөвхөн нэг хүнтэй холбогдоод бүх зүйлээ нэг хүн мэдээлэл өгөөд ингээд аяллаа зохицуулах юм боломжтой байд юм аа. Тэгээ миний хувьд болохоор хувийн хувь хүн жижиг дунд бизнесийг бол дэмжиж гэвэл бас travel advisor-тай ажиллавал энэ хүнийг бас энэ хүний мөрөөдөл бизнесийг дэмжиж байна гэсэн үг. Зарим хүмүүс өөрөө ингээд аяллаа захиалдаг ч гэсэн таньдаг мэддэг travel agent-тай дэмжихийн тулд бас энэ аяллаа тэр хүнээр дамжуулаад тухайн хүнд нь хэрэгтэй мэдээлэлээ тэр хүнээр дамжуулаад авдаг ийм бас боломж байдаг. За энэ болохоор миний имэйл хаяг toyatravel24@gmail.com эсвэл 360 305 235 гэсэн ийм утас руу над руу имэйлээ явуулаарай. Би та бүхэнд аяллаа
discount voucher буюу юм cruise аяллаа хөнгөлөлтийн юм эрхийг өгөх болно. Энэ нь болохоор миний та бүхэнд баярлалаа гэсэн юм ваучер байгаа. Миний удирдлагуудаас бидний бизнесийг дэмжих зорилгоор энийг өгсөн. Надтай бол ямар ч холбоогүй, дундаас нь би ямар нэгэн фи аваагүй. Тухайн байгууллагаас гаргасан, тухайн вебсайтаас гаргасан ийм ваучерыг олгож байгаа шүү. Тэгээд энэ ваучерыг авахыг хүсвэл надтай энэ имэйл болон утсаар холбогдоорой. Над руу имэйлээр явуулаарай. За. When you support a small business, you are supporting someone's dream. Жижиг дунд бизнесийг дэмжиж байгаа бол ямар нэгэн хүний мөрөөдлийг дэмжиж байдаг. Тийм болохоор миний бас пэйжийг дагаад ингээд надтай энэ зүүмд оролцож байгаад бас баярлалаа гэж хэлмээр байна. За би энэ нэг 2 пэйж байгаа. Хэрвээ аяллаа талаар сонирхолтой бол энэ Туяа Travel 24 гэсэн ийм пэйж байгаа. Энийг дагаарай. Follow хийгээд лайк дараад энэ дээр би аяллуудад бол банк постлдог. Тэгээд ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл байвал бас энд оруулдаг. Ямар нэгэн travel deals бол бас энд оруулдаг. За хэрвээ өөрөө бас аяллаар их явдаг, аялал зохион байгуулалтын миний хийж байгаа ажлыг бас хийгээвэл би ийм өөрийн гэсэн ийм групп нээсэн байгаа. Монгол хэлтэй хүмүүс зориулаад ийм пэйжтэй. Энэ группийн нэр маань болохоор хэрвээ Америкийн нэгдсэн улс, Канада, Мексико, Өмнөд Америкийн орнууд, тэгээд Австрали, Европын Спейн болон United Kingdomд амьдардаг бол миний хийж байгаа энэ хувийн travel agent гэсэн ажлыг бол хийх боломжтой. Тэгээ миний энэ групп руу ийм гэрээсээ travel advisor гэрээсээ хийсгэе гэсэн ийм бас групп байгаа. Энд хэрвээ энэ ажлыг сонирхож байгаа бол энэ групп руу бас ороорой гэж урьмаар байна. Тэгээд надаас бас мэдээлэл авч болно. За та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр асуух зүйл байвал одоо чатан дээр оруулаарай. Би чатлаараа хариулъя. Тэгээд өөр зүйл бас өөр аяллаа талаар асуумаар бол бас надтай холбогдож болно. За баяртай.